За бүгдээр яг одоо нэг 10 секундэд нүдэн төр зүр айнаад яг Бурхныг, ертөнцийн эзнийг, Есүсийг яг ямар бол гэж төсөөлж байгаа тэр төсөөллөө толгойдоо бодооч. 10 секунд хүн болгоо. Таны төсөөлдөг Бурхан ямар дүр төрхтэй, ямар Бурхан бэ? Та гаднах төрх царайг нь төсөөлж болно, эсвэл зам чанарыг төсөөлж болно. За 10 секунд өнгөрлөө. Тэр хүн болгоноос магадгүй одоо би асуувал янз бүрийн хариулт хэлэх байх. Одоогийн үед чиний хувьд төсөөлж байгаагаар Бурхан ямар өнгийн үстэй вэ? Бор өнгийн үстэй. За бороор төсөөлд юм байна те тэр нэг хүн. За тэгвэл мөгийгчээ. Таны төсөөлж байгаагаар Бурхан ямар өнгийн нүдтэй вэ? Бас бороо те. Бор үстэй гэж төсөөлж мөл тэнд бор нүдтэй. Өсөн тэнд ногоо нүдтэй гэж юм те. Тэгэхээр бидэнд хүн болгоноос ингэж асуух цаг байхгүй ч гэсэн хүн болгоны төсөөлөл магадгүй нэг үзсэн кино ч юм уу, эсвэл нэг алдартай хөрөг зураг ч юм уу те. Янз бүрийн төсөөллөөр Бурхан ийм байх гэдэг төсөөлттэй байдаг. Тэгэхээр бидний яг Бурханыг төсөөлж байгаа энэ төсөөлөл янз бүр байгаа шиг бидний Библийг судалж Бурханыг харах өнцөг янз бүр байдаг. Үүнийг хүлэмжшүүлж байна уу? Янз бүрээр хандж байгаа тийм. Миний өнөөдрийн хувьд Библийг судлаад Бурханыг тайлбарлах өнцөг та нарынхаас шал ондоо. Хүн болгон янз бүрээр харж байгаа гэсэн үг. Тэгэхээр эртний Израильчууд ч гэсэн Библийг судлаад туйлын хүсэж мөрөөдөж исэн зүйл нь юу байсан бэхээр Жонм Месая буюу аврагч ирнэ гэдгийг хүлээжсэн. Гэхдээ тэдний хувьд яг аврагчийн талаарх ойлголт төсөөл нь бодит байдлаас тис ондоо байсан. Энэ талаар бол бид нар шинэ гэрэн дээрс маш олон ондоо уншдаг те. Аврагчид тэд юу төсөөлж исэн бэ? Аврагч эрэхтэй маш хүч чадалтай, эрх мэдэлтэй, бусдыг байлдан дагуулсан. За тэгээд магадгүй Ромын дарлалын эсрэг цэрэг босгож, зэвсэг цоглуулад, хүн хүчтэй ажиллаад ингээд Израильчуудыг боолчлолоос аварч чөлөөлнө гэж бодож исэн. Израильчуудын хувьд хуучин гэрээ буюу Библийг судлахдаа тэд аврагчийг төсөөлсөн тэдний төсөөлөл яг ийм байсан. Энэ аврагч ирээд биднийг даралж байгаа үндэстнээс биднийг чөлөөлнө гэж харж ирсэн байна. Гэтэл яг цагаа тулсан чинь аврагч нь ямар байсан бэ? Нэг Назар гэдэг нэр муутай бөглүү тосгонд ямар айл төрсөн бэ? Сэхэтэн гаралтай айл төрсөн үү? Үгүй те. Ажилчин гаралтай. Ажилчиндаа юу хийдэг хүний гэр төрсөн бэлээ? Мужаан хийдэг. Зүгээр нэг энгийн мужааны гэр бүлд төрсөн. Тэгээд Есүсийн гаднах байдал бол хүн болгон хараад энэ одоо Месая гэж юу баг гайхмаар итгэж өгөхгүй тийм игэл жирийн царайтай. Тэгээд түүний заад сургаж байгаа зүйл нь те нэг л тийм удирдахч эсвэл хаан жанжин байх төрлийн хүн биш. Сүнсэн дотроо ядуу хүмүүс өрөөлтэй гэж зааж эхэлж байгаа те. Юусэн мөнхээр Израильчуудын хувьд тэднийг Библийг судлаад Бурхан ийм дээ, аврагч ийм дээ гэж төсөөлж ирсэн төсөөлөөс Иесус шал ондоо байсан. Бүр төгсгөлтөө яасан бэхээр нөгөө аврагч чинь нөгөө Ромчуудын гим нүгэлтэй хүмүүсийг шийтгэж ялалдаг нөгөө модон загалмаа дээр нь гараад өвчөж байгаа юм. Энэ үед бол бүр нөгөө Израильчууд ч юм тэдний төсөөлж ирсэн төсөөл тэр чигээрээ нурж байгаа, фейлдж байгаа байхгүй. Төсөөл шал ондоо байсан. Бүр тис ондоо байсан. Ер нь ямар нэгэн тийм сэтгэл гутралын дараа, уналтын дараа, эсвэл тахал, хавчлаг, ямар нэгэн улс төрийн болон шашны эсвэл өөрчлөлт шинжилт хэрэгцээтэй болсон тэр үед Израильчууд болон Христ итгэгчид юу руу өнгөдөг гэсэн мэхээр Библи рүүгээ буцаж очдог байсан баг. Бид ер нь юг буруу ойлгоч юу? Ингээд Библийг эргүүлээд уншсан чинь тэд олж хараагүй тэр хэсгээ олж харсан баг. Нөгөө Жонм Месая чинь яасан бэ? Гадуурхагдаж, адлагдаж, цохигдож, зовж, хурган мэт цаазлуулж, нэдлүүлж, ингээд өвдөж, шархалж, зовж, амиа хүртэл өргөнөө гэдгийг тэд олж харсан байна. Энэ юу гэсэн үг вэ? Тэд Библи рүүгээ өнгөж эргэж хараад одоо яг зөвөр олж харж байгаа байхгүй. Бидний бодож исэн Жонм Месая чинь зүгээр нэг жанжин, эсвэл хаан, эсвэл өдөрдөгч, эсвэл бослого, толгойлогч биш юм байна. Бидний хүлээж өсөн Жонм Месая чинь Исаи номдэр хийснээр, дуул номдэр хийснээр цохигдож, хавчигдож, нүдүүлж, бүр сүултээ амиа хүртэл өргөж, ингээд бүр амнаасаа дуу гаргахгүй нятлагдаж байгаа хурган мэт, хонь мэт даруухнаар амиа өргөх ийм Месая байсан юм байна ч тийм ойлгож харсан баг.
түүхийг сонин штэ, давтагддаг юм шиг. Хэрэв бид хүн нундад зууны үеийн түүхийг, сэргэл шинжилтийн үеийн түүхийг харах юм бол тэр бүхий л хүмүүсийг харах юм бол тэд юу буруу болчих уу гэдгийг түр зүр зогсолт хийгээд энэ нэг л буруу зүйл байна даа гэд, нэг л алдаа байна даа гэдгийг олж хараад тэгээд буцаад хаашаа очсон байдаг вэ? Библи рүүгээ очсон байдаг. Библи рүүгээ очсон байдаг. Бид Библиэс нэг л зүйлийг, ямар нэгэн зүйлийг л орхичлоо доо. Алгасчлаа даа гэд Библи дээр эргэж очиод тэгээд тэндээс тийм байна. Бид үнийг буруу ойлгож ирсэн ба шүү дээ. Ингээд сэргэлт шинжилтийн 1-р хөдөлгөөн, 1-р давалгаа, 2-р давалгаа гэж аль 1500-аад оноос эхэлж тэ үүсч өгсөн байдаг. Тэгэхээр үнийг би яагаад та нарт яриад байна вэ гэхээр өнөөдөр бид нар яг үндэ Библи рүүгээ эргэж очих хэрэгтэй. Хамтаа өдрөөл Галаат номын 2-р бүлэг дээр очино. 20-р ишлэн. Энэ үгсээр би Христтэй хамт цовдлогдсон амьд байгаа нь би биш, харин миний дотор Христ амьд байна. Эдгөө би махан биедээ амьд байгаа нь намайг хайрлаж миний төлөө өөрийгөө тушаасан Бурхны хүүд итгэх итгэлээр амьдарч буй хэрэг юм аа. Утга нь юу гэж байна? Амьд байгаа нь би биш юм аа. Харин хин гэж байна? Харин Христ миний дотор амьд байна гэж хэлсэн байна. Амен. За тэгвэл одоо бидний яг өнөөдрийн унших гол ишлэл маань бол тэрний өмнөх ишлэл буюу Галаат 2-ын 19-р ишлэл. За энэ ингэсэн байгаа. Учир нь би Бурханд амьд байхын тулд хуулиар үгсэн гэсэн байна. Өнөөдрийн сургаал номууд бол маш энгийн сургаал ном, гэхдээ айгүй хүнд ишлэлтэй. За үүнийг яаж ойлгох вэ? Итгэвч хүн болгон хууль гэдэг үгийг Библиэрээс хараад юу гэж ойлгодог вэ гэхээр 10 хууль гэж ойлгодог тийм 10 хууль. Шинэ гэрээний загтлуудыг бичсэн, ихэнх номыг бичсэн Паулийн бичээсүүд дотроос хууль гэдэг үг маш их гардаг. Ром номон дээр, Галаат номон дээр тийм Коринт номон дээр хууль гэдэг ишлүүд маш олон гардаг үгнүүд. Хэрэв та нар анзаарах юм бол энэ хууль гэдгийг томоор бичсэн байгааз хууль гэдгийг томоор бичсэн. Эртний Израильчууд хуулийн номнууд буюу Мойсегийн эхний 5 номыг нэрлэдэг байсан байна. Хуулийн номнууд. Үүнийг бол еврейгээр Тора гэж нэрлэдэг. Юу гэж нэрлэгсэн бэ? Тора. Тора гэдэг үг маань болохоор яг одоо аримей их хэл дээр яра гэдэг үгнээс гаралтай. Яра гэдэг нь болохоор заах гэсэн утгатай үг. Яра гэдэг үгнээс гаралтай. Тора. Энэ бол хууль гэсэн үг. Тэгэхээр Библийн эхний 5 ном ямар ном байдаг вэ? Эхлэл, Гитлэл, Левит, Тоолго, Дэд хууль. Энэ 5 номон дээр үндсэндээ Мойсегийн бичсэн бүх хуулиуд байдаг. Төрөл бүрийн хуулиуд байдаг. Энэ үндсэндээ яг юу хэлээд нөхөр хуучин гэрээг л хэлж байгаа гэсэн үг. Хууль юу хэлж байгаа гэсэн үг вэ? Хуучин гэрээ. Тэгэхээр энэ ишлээ бүгд одоо ингэж уншия л да. Хууль гэдгийн оронд хуучин гэрээ гэдэг уншия сая. За бүгд хэлсэн. Учир нь би Бурханд амьд байхын тулд хуучин гэрээгээр үгсэн. Израильчууд бол Библийг уншина гэдэг маань хуучин гэрээг л уншдаг байсан. Паулыг энэ загтлаа Галаат номыг бичиж хахад шинэ гэрээ гэж байгаагүй. Тийм биз? Хүмүүсийн уншдаг судар нь юу байсан бэ? Хуучин гэрээ л байсан. Гэтэл Паул энд юу гэж хэлсэн бэхээр би хуучин гэрээг судалдаг хүний хувьд, хуучин гэрээд итгэдэг хүний хувьд, хуучин гэрээг би дагаж мөрддөг хүний хувьд би одоо хуучин гэрээ гэдгээр нь харахаа болсон гэж хэлж байгаа. Би хуучин гэрээгээр үгсэн гэж байгаа биз? Харин оронд нь яасан гэж байна? 20 дугаар ишлэл дээр нь юу гэж хэлсэн бэ? Христ миний дотор амьд байна. За одоо бүгд үүнийг нөгөө нэг Израильчуудын түүхтэйгээ холбоё. Израильчууд Месаяг харахтаа юу гэж харж ирсэн гэлээ хуучин гэрээнд? Удирдагч, чөлөөлөгч, хаан, магадгүй бослогыг санаачлагч Ромчуудын эсрэг дайн өдөх жанжин гэж харж ирсэн. Гэтэл яг үндэ Месая хэн байсан бэ? Есүс байсан. Месая эгэл жирийн даруухан тэр раби буюу багш байсан. Тэгээд тэд Месаяг жихнээс ойлгосон. Харин Паулын юу гэж хэлж ийм нэхэрэ? Хуучин гэрээг уншдаг хүмүүсийн хувьд, хуучин гэрээг судалдаг хүмүүсийн хувьд тэр өмнөх Библийг ойлгодог, судалдаг байсан тэр хандлага өөрчлөгч байна. Өхүүлээч гэж хэлж байгаа. Хуучин гэрээнээс хэнийг олж хар гэж байна? Есүсийг олж хар. Яг л одоо энэ зүүж байгаа шилээ авч хаяад шил зүгээд хуучин гэрээг хараачаа гэж хэлж байгаа. Зарим урсгал, зарим сүмийнхээ үжилт хэлдэхээр хуучин гэрээ үе өнгөрөөцөн. Хэрэггүй болцсон.
Хуучин гэрээг судлах хэрэггүй. Одоо бид нар шинэ гэрээний үед амьдарч байна. Шинэ гэрээл бидний чухал судар гэж ярьдаг сүмэд байдаг. Гэтэл Паул энд хэлэхдээ би хуулиар үгцэн аль хэдийн. Энэ юу гэсэн үг хэрэг би хуучин гэрээг хардаг байсан өнцөг, ханддаг байсан хандлага энэ бүхнээ би хуучин шилээ аваа хийцэн. Орон эсрэгээр Христийг тэндээс амьдаар нь олж харсан юм а гэж хэлж байгаа. Амен. Христийг олж харсан юм а. Библийг бид нар судлахдаа Библийн гол дүр Есүс гэж харах хэрэгтэй. Библийн гол дүр хин гэсэн бэ? Есүс. Библийн 66 номны 66 ном болгоных нь гол дүр нь юм бэ? Есүс. Хэрвээ та Эхлэл номыг судалж байгаа бол, хэрвээ та Гитлэл номыг судалж байгаа бол, Исая, Дуулал, Сургаалт үгс, Матай, Эфес, Илчлэлт, Малах аль ч номыг судалж байгаа бол та тэндээс Есүс Христийг гол дүрээр харах бүрэн боломжтой. Хамтаа өдөр Үйлс номын 8 дугаар бүлэг. За өдөр 1-2 дугаар ишлэгийг эхлэн уншъя. Түүнийг алсан явдлыг Саул сайшааж байла. Тэр өдөр Иерусалим дахь чуулганы эсрэг хүчтэй хавчлага өрнөв. Элч нараас бусад нь бүгд Юудэ болон Самарын нутгуудад тархав. Стефаныг сүсэгтэй хүмүүс оршуулж түүний хойноос ихэд гашуудан уйлцгаав. За ингээд 3 дугаар ишлэлээр нь харин Саул чуулганыг хоосруулж айлаас айлд орж ир имгүү баривчлан шоронд хийж байла. Одоо хамгийн чухал ишлэл 4 дугаар ишлэл. Тархсан хүмүүс явсан зүг бүртээ үгийг тунхсаар байваа гэсэн байна. За энэ үйл явдал бол бас нэг шинэ гэрээний ихэнх үеийн сүмийн хүнд хэцүү нөхцөл байдал. Юу болсон гэсэн бэ? Хавчлага болсон. За харин хавчлагаас болоод тараад явсан. Тарж яваад тэд юуг тунхалсан гэсэн бэ? Үгийг тунхалсан. За үг гэж юу хэлж байгаа юм? Библи яг зөв. Тэдний амнаас гарч ирсэн үг нь юу байсан бөхөр хуучин гэрэл байсан байхгүй юу? Хуучин гэрэл хэдэр шинэ гэрээний ном гэж байхгүй шүү дээ. Тэд үгийг тунхалсан буюу хуучин гэрээг л тунхалдаг байсан. Тэгвэл одоо бүгд 5 дугаар ишлэлийг харъя. Филипп Самарын хотод ирж Орсын суугчдад нь Христийг тунхаглаа гэж хэлсэн байна. Амен. Амен. 4-5 дугаар ишлэлд хоёр ялгаа байгааз тархсан хүмүүс Иерусалимээс яваад тэд үгийг тунхалсан буюу хуучин гэрээгээ зааж эхэлсэн. Харин Филиппийн ялгаа нь юу байсан бэхээр Филипп Самарт ирээд юуг тунхалсан гэсэн бэ? Христийг тунхаглаа гэж хэлсэн байна. Нөгөө үгийг тунхалж исэн тунхал маань Христийг тунхаглуулж өөрчлөгдсөн байна шүү дээ. За 35 дугаар ишлэлийг харъя одоо. 35. Филипп амнын тэрхүү судраас эхлэн Есүсийн тухай түүнд ярьж өгвөө гэж хэлсэн байна. Энэ ямар үйл явдал вэ? Этиопийн амбан тайхан амбан сүх тэрэг дотроо Исая номыг уншаад судлаад явж ирсэн. Исая бүр 53 дугаар бүлгийг судлаад ингээд хон мэд хөтлөгдсөн гэд яг тэр хэсгийг уншиж ирсэн байна. Тэгээ ойлгохгүй явж байхад нь Филипп сүх тэрэгэн дээр нь гүйж үсэрж гарч ирээд тэгээд тэр хүнд 35 дахь ишлэлээр хэлсний дагуу Филипп амаа нээгээд судраас эхлэн Есүсийн тухай түүнд ярьж өг. Судраас эхлэн гэдэг нь юу гэсэн үг вэ? Яг уншиж байгаа зүйлээс нь эхлээд түүнийг нь хэн рүү хөтлүүлсэн гэж. Есүс рүү хөтлүүлсэн гэж хэлж байгаа. Амен. Бид өөрсдийнхөө сүм цуглаанаа Библийн судар дээр суйрлуулах хэрэгтэй. Өнөөдөр таны сүмд ирсэн гол зорилго Библийг судалж, Библийг ойлгож, Бурхныг ойлгохын тулд сүмд ирж байгаа. Бид Библиэл дээр суйрлах хэрэгтэй. Зөв үү? За бүгд хамтдаа бид Библиэл дээр суйрлах хэрэгтэй. Яг зөв. Гэхдээ бид Есүс рүү чиглэх хэрэгтэй. Яг зөв. Библиэлд суурлаад энэ Библи дотроос хэн лөө чиглэнэ гэсэн бэ? Есүс рүү чиглэнэ. Амен. Тэгэхээр та Библийн аль номыг нээсэн тэндээс та Есүсийг гол дүр болгон ойлгож харж болно гэсэн үг. Паул үүнийг чадсан гэсэн. Би үүнийг чадсан. Би хуучин гэрээг гэж хардаг тэр өнцгөө орхисон. Харин ч би тэр дотроос Есүсийг амьдаар нь олж авсан юм аа гэж хэлж байна. Амен. Өнөөдөр ахын дүүснараа бид Библийг яаж судалж байна вэ? Бид сүм цуглаандаа ямар хандлагаар ирж байна вэ? Израильчууд Месаяг таниагүй. Тэд Месаяг өөрөөр бодож, өөрөөр тооцоолж ирсэн. Тэгвэл өнөөдөр ч гэсэн
бид нар Библи судрыг нээн уншихдаа манай сүм ингэж заадаг гэдэг өнцгөр биш. Тэр нүдний шилээ хаяад. Харин Бурхан надад энэ Библиэр дамжуулан Христийг хэрхэн илчилж гэрчлэх бол гэдэг ийм зүр сэтгэлээр Библийг нээж унших хэрэгтэй. Амен. Амен.